Зээлийн зах зээл ер нь бол зээлийн зээлж ерөнхий одоо харилцагчдын орон зээлч зэрэглэлийн оноолдог болсон байгаа. Тэгэхээр энэ нь одоо зах зээл ер нь хэрэгжиж эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар ямар үе шатнд явж байгаа. Тий, өнгөрсөн оны 5 сард бол зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод бас их хурлаар бол батлагдсан. Хэрэгжилт нь бол 7 сарын 1-ээс гээд хурал дээр бол батлагдсан байгаа. Тэгээ энэ хуулийн гол агуулга нь юу гэхээр эхнийх нь бол зээлийн мэдээллийн сангийн лавлгааны түүхийн мэдээлэл гэж байдаг. Энэ нь бол 6 жилээр байсан 5 жилээр хөтөлдөг болсон байгаа. За энэ журам бол зохицуулт бол 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. За хоёр дахь заалт нь бол Төв банк тодорхой энэ аргачлал скоринг онооны аргачлалыг бол олон улсын жижиг журмын дагуу судлаад одоо батлна. Үүний дагуу скорингийн үйлчлэгээ үзүүлж байгаа сайн скор, бүрэн скор гэх мэтлэнтэй одоо ирээдүйд хідэж болохыг мэдэхгүй. Энэ скорингийн компаниуд бол дагаж мөрдөхөр зохицуулсан байгаа. За тэгээ энэ одоо журам маань бол зохицуулт маань бол 2025 оны 9 сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол одоо уг хуулийн дагуу одоо хэрэгжиж эхэлснээс хойш нийт зах зээл дээр бол банк санхүүгийн байгууллагууд 550 орчим байгууллага байгаа. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нэг 470 гаруй. За үүнээсээ нөгөө арилжаа буюу одоо валют exchange гэдэг байгууллагуудаа хасчаар нэг 400 орчим банк санхүүгийн байгууллага байна гэж харж байгаа. За тэг энэ байгууллагууд 400 байгууллагаас одоогийн байдлаар 200 орчим нь скорингийн одоо лавлгаан дээр суйрлаад зээлийн судалгаа олголтын шийдвэр гаргалтууд болон зээлийн мониторинг гэж яриад байгаа. Энэ ажлуудаа бол скорингийн компаниудтай хамтарч гүйцэтгэж байгаа гэдэг ийм тоо мэдээлэл байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо хууль журам хэрэгжиж эхлээд одоо 2 хуулиар өнгөрч байна. Ингээд одоо 50% зах зээлийн нэвтрэлтэйгээр харьцангуй манай одоо банк санхүүгийн байгууллагууд одоо хурдтай ажиллаж байна. Нөгөө талд скорингийн одоо компаниуд илүү их нөх хэрэглэгч буюу банк санхүүгийн байгууллагуудаар скорингийн ач холбогдол түүнийг яаж хэрэглэх, үйл ажиллагаандаа яаж нэвтрүүлэхтэй холбоотой заавар зөвлөмжийг эрчимтэй өгч байгаатай холбоотой гэж харж байгаа. Мөн зах зээл одоо эрсдэл бол ингээ нэмэгдэж байна. За үүнтэй холбоотойгоор тухайн одоо банк одоо санхүүгийн байгууллагууд өөрийнхөө хэрэгжүүлж байгаа нэг интернал одоо скор оноо гэж байдаг. Үүнээсээ гадна энэ 3 дахь байгууллагуудын оноог референс байдлаар харах эмрэгтэй шаардлага бол үүсэж байгаа. Тэгээ энэ одоо нөхцөл шаардлагууд одоо скоринг руу ингээд нэвтрэх хурдыг бол нэмэгдүүлж байна. Тэгэхээр харьцангуй манай нийгэм бол ингээд дэвшилтэд явж байгаа гэж одоо манай компани хэмжилт өгч байгаа. Тэгэхээр зээлийн скоринг систем нь юу нэг өмнө одоо олгож байсан зээлийн одоо олголтын одоо журам шалгуурын хүрээ авч ирсэн бол харьцуулж үзэх юм бол ер нь бол яг юугаар даваад талтав, ямар ач холбогдолтой юм уу, ямар бүтээмжтэй болох. Тэгэхээр өмнө бол ингээд тухайн одоо иргэнд зээл ингээ өгөхөд зөвхөн зээлийн мэдээллийн лавлгаа гэдэг бүтээгдэхүүнийг хараад тухайн хүн одоо ямар зээлтэй тэр зээлүүдээ хэрхэн төлсөн бэ гэдэг тухайн өдрийн ангиллыг хардаг байт. Манай иргэд айгүй ухаалаг яадаг вэ гэхээр ингээд нэг банк санхүүгийн байгууллагаас зээл авчаад төлөхгүй явж байгаад хэвэн болгоод нөгөө зээлийн мэдээллийн сангийн лавлгаагаа одоо засуулаад зээлээ ингээд төлдөг. Нөгөө талдаа нөгөө төрийн байгууллагууд одоо тийм одоо инглээд иглээ одоо ковидын тухай хууль тэгээд одоо 100 жилийн комитийн одоо ажиллагаанаас болоод иргэдийн нөгөө зээлийн түүхийг хэвэн болгох харагдуулахгүй байх гэдэг зохицуулт авснаар ингээ масс буюу иргэд энийг ингээ өөрчилж болд юм байна. Өөрөөр хэлбэл ингээ олгосон зээл олгосон байгууллагуудтайгаа тохиролцоон түрээд энийг хэвэн болгох гэдэг ч юм уу ийм буруу ингээ жишг тогтцсон байсан. Тэгээ энэ нь өөрөө ингээ зээлийн мэдээллийн лавлгаагаар 100% тухайн хүнийг хэр найдвартай гэж дүгнэхэд хүндрэл очруулчихж байгаа. Тэгэхээр нэг скорингийн одоо орон зай яаж гарч иж байгаа вэ гэхээр тухайн хүний тэр ямар зээлтэй байна. Тэгэхээр тэр зээлээ хэрхэн ингээд төлж өгнө буюу гэрээний дагуу хуваар төлбөрөө ингээд хоцруулгүй төлж өгнө гэдгийг нь бүртгэж яагаад оноож болчихдээ. Одоо Монгол банкнаас одоо зээлийн одоо шалгуудад нэлээд өөрчлөлт оруулж байгаа. За нүүрслэн санхүүжилтнаас банк санхүүжилтад бас муу байдлаар нэлээдгүй шалгуудын чангал саныг нэлээдгүй бас хар олон мэтийн одоо нэлээд хийсэн байгаа шүү. Тэгэхээр энэ нөхцөл байдал юу гэж төгнөж байгаа. Ер нь бол зээлийн зах зээл одоо энэ бол яг хаа миний харж байгаагаар бол иргэдийн ингээд зээлийн хэрэглээ өндөр байна. Ийм учраас энэ тодорхой ингээд одоо зээлийг одоо төлөх чадамжийг нэг үнэлэхтэй болохоор үр орлогын харьцаа гэдэг үзүүлэлтээр ингээд журлах гэж ингээ оролцсон. Гэхдээ энэ бас төдийлөн ингээд үр дүнгээ энэ өгөхгүй байна уу да гэдэг миний хувьд ингээ харж байгаа. Тэгээд тухайлбал одоо 2024 онд банкны
банкнаас олох зээлийн өөрийн хязгаарыг 60% байсан ингээд 50% рүү бууруулж эхэлсэн. За тэгээд мөн одоо хоёр үе шаттайгаар банк санхүүгийн байгууллагууд буюу FRC-ийн зохицуулалтанд оршдог BBSP финтекүүдийн одоо иргэнд олох зээлийн өрийн хэмжээг 55 хүртэл бууруулсан. Тэгээд энэ маань өөрөө юу болж байгаа вэхээр яг үндэ ингээд бодит байдлаар иргэнд 1000 төгрөгийн ингээд хэрэглээ байхад одоо 500 төгрөг ингээ банкнаас тогтоочтой тий. Хуучин бол 1000 төгрөгөө банкнда үнэ хэлээл ингээ аваад гэрийн дагуу төлөө явчихдаг байсан. Бол шууд 500 төгрөг болгочхоор үлдсэн 500 төгрөг яаж явах вэхээр ялгаагүй л одоо өөр босод зээл олгож байгаа газруудаас авч эхэлнэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл иргэд ингээ олон ингээ аппликейшн руу хандах энэ user experience-ийг өөр ингээ хит ингээ журамсны үүднээс өдөж байгаа. Хоёрт нь болохоор 2024 онд бол хэрэглээг ингээ огцом ингээ нэмэгдүүлэх бас нэг шийдвэр төрөлцгийн байгуулалт гаргасан. Тэр нь юу вэ гэхээр Улаанбаатар хотод одоо энэ дугаартай автомашин маш тийм улсын дугаар автоэрийн улсын дугаарыг Улаанбаатарын сэрийг бол хязгаарлана гэдэг ийм зохицуултыг зарласан. Үүнтэй холбоотойгоор иргэд сандрахтаа маш их машины зээлийг бол 2024 оны 5 сараас 10 сар хүртэл хооронд авсан. Тэгэхээр энэ маань өөрөө өөрийн дарамт 2024 онд үүсээд 25 онд юу болсон бэ гэхээр нөгөө том зээлүүд буюу машины зээл одоо орон сууцны зээлээс гадна одоо бусад нөгөө хэрэглээгээ санхүүжүүлэх зорилгоор иргэд бол жижиг хэмжээний апын зээлүүдийг авч эхэлсэн. Тэгэхээр нөгөө төрөлцгийн байгууллагууд нийлж яг ямар одоо зүйлийг таргетлах вэ гэдгийг тал талдаа ингээ ярилцаа нэг бодлоготой болохгүй ингээд өөр ингээ шийдвэрүүд гарах нь өөрөө иргэдийн хэрэглээг өөрөө өдөөж байгаа. Хоёрт нь манай улс бол өөрөө ингээ импортын одоо хэрэглээтэй ороо. Тэгэхээр бид нар бол гадна талдаа бол Америкийн нэгдсэн улс болон Хятадын инфляцийг бол маш сайн харах хэрэгтэй. Тэрийгээр дамжиж бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг хувцас одоо нефт одоо юу гэдэг тэр болгоомж юм импорт орж ирнэ. Тэрний инфляцийг тооцож байгаа хэрэгтэй. Нөгөө талдаа дотооддоо манай улс болохоор M2 мөнгөний нийлүүлэлт буюу одоо хэд их мөнгө нийлүүлж байгаа маркет руу тэр нь өөрөө суур инфляцийг дотооддоо үүсгэж байгаа инфляцийг ингээ мөнгөний нийлүүлэлтээс үүдэлтэй ингээ инфляц ингээ хавсарж орж ирснээр одоо л ингээ иргэд бол сард олдог 2.6 сая төгрөг нь хэрэглээ нь өөрөө 2.9-с 3 сая хооронд байгаа. Тэгэхээр сар болгон 250-аас 350 мянган төгрөгийн хооронд төр үүсэж байгаа. Тэгээ энэ нь өөрөө ингээд финтек жижиг зээл авах зөв шалтгааныг ингээ өдөөгд байгаа. Тэгэхээр мөнгөний бодлого дээр маш хатуу бодлого барих хэрэгтэй. Тэгээд инфляцийг бол бид нэр дотооддоо үүсэж байгаа инфляцийг бол харьцангуй ингээд бодлогын хүрээнд зохицуулж болно гэж харж байгаа. Тэгэхээр энийг бол аюу сайн анхаарах хэрэгтэй юм байна. Тэгхгүйгээр дан ганц өрөө орлогын харьцааг ингээд зохицуулснаар иргэдийн энэ зээлийн ингээ хэрэглээ буурна гэдэг дээр бол энэ бол буруу юм аа. Тэгэхээр энийг бол тоо хүртэл ингээ нотолж байгаа. Яагаад гэвэл банк санхүүгийн байгууллагуудын зээлийн олголтын хэмжээ өмнөх онуудтайгаа бодоход дандаа 10-аас 18% өсөлттэй байгаа. Зээлийн цэвэр зээлийн үлдэгдэл хүртэл өмнөх онуудтайгаа бодоход дандаа 15% өсөлттэй байна. Тэгэхээр энэ маань өөрөө ингээд хэрвээ ингээ жормолчдаг байсан бол зээл ингээ буурах ёстой шүү дээ. Тэгэхээр эсэргээр ингээд харьцангуй ингээд өсөлттэй байгаа нь бас байгаа онохгүй байна. Тэг яг нөгөө иргэдээ ингээ харж ингээ судалж ийж ингээ шийдвэрүүдээ ингээ гаргах энэ цаг нь болж байгаа юм байна гэл ийм л байр суурьтай байгаа.